Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийгөө хөгжүүлэхийг зорддог хэн бүхэнд шин санаа, хэрэгтэй мэдээлэл хуваалцах зорилготой Idea Plus подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт эдийн засагч Ган Зориг ирхэм оролцож байна. Манай хөтлөгч Туул мөн Австралиас холбогдоод байна. За энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За баярлалаа. Өдрийн мэнд хүргье. Та бас ярьслахандаа хэлсэн байсан. Хүн болгон ад жаргалтай байж болно. За бас агуу зүйлийг ч бас бүтээж болно. За ганц энэ цаад болоод байдаг зүйл нь бас болохгүй бүтэхгүй гэдэг бидний бодолд байд юм а гэж та бас хэлж байсан. Энийг би танаас бас дэлгэрүүлж асуумаар байна л да. Яагаад бид нарт тийм бодол одоо өгөгдчихдээ болоо? Байглаасаа одоо өөрсдөө хамгаалах зүүн совин байдаг юм уу? Сэтгэл зүйн нарийн хүчин зүйлүүд байгаа хаа? Та энийг юу гэж үзэж байна вэ? За миний хувьд товчхон бас одоо яагаад ийм зүйл төрсөн бэ? Энэ менежментийн психологийг судлах болсон бэ гэхээр би 27 настайд анх гүйцэтгэх захирлаар томилогдож исэн. Тэгээ компани одоо топ менежер болж исэн гэсэн үг. Тэр үеэс хойш ер нь энэ менежмент гэдэг тэгээд байгууллагын амжилт за байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн бүтээмж гэдэг бол ер нь сэтгэл зүгээс хамаардаг юм байна гэдгийг тухайн үед мэдэрч ойлгосон. Тэр цагаас хойш энэ сэтгэл зүйн ухааныг бас менежментийн ухаантай ингэж хослуулж судалж одоо сурж хүмүүсийн гаргаж байгаа одоо ном зохиолыг уншиж яваад ингээ сая өнгөрсөн онд буюу 2020 онд менежментийн психолог гэдэг ийм зохиол гаргасан. Менежментийн психолог бол нэг талдаа миний практик туршлага, за нөгөө талаас орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааны тэргүүний ололтуудыг ийм нэгтгэсэн ийм бүтээл юм аа. Тэгээд ер нь бол одоо хүний шийдвэр гаргалт гэдэг бол тэр чигтээ сэтгэл зүгээс хамаарж байгаа. Тэгэхээр бидний өөрийн талаарх төсөөлөл гэдэг маань бидний өөрсдийн сэтгэл зүгээс бүрдсэн бидний өмнө нь харж мэдсэн туршлага, бидний өмнө одоо сурж мэдсэн одоо зүйлсээс хамаарж бүрдэж байгаа. Тэгэхээр жишээлбэл хүүхэд багаасаа аав ээж нь ийм урам зориггүй, зориггүй, залхуу, тууштай биш ийм орчинд аав ээж гэдэг маань хүүхдэд орчин байдаг. Тэгээд ийм орчинд хүүхэд өсөх юм бол за яг тэр аав ээжигээ хуулбарлаад, дуурайгаад зориггүй, зориггүй, урам зориггүй ийм хүн болох магадлал бол маш өндөрөө гэдэг нь сэтгэл зүйн шинжлэх ухаанаар нэгэнд нотлогдсон зүйлээ. Тэгэхээр ерөөсөө менежмент гэдгийн суурь бол сэтгэл зүй юм байна гэдэг ийм дүгнэлтэнд бид нэр хүрж болж байгаа юм. Тэгэхээр энэ сэтгэл зүгээ өөрсдөө сэтгэл зүг бид нар ойлгож ярихгүй бол ялангуяа монголчууд бид нар айгүй их одоо opinionated гэж одоо англиар хэлдэг те. Бусад юмс үзэгдэл, улс төрчид, бусад хүмүүсийн талаар бол амаа оролдуулж одоо дүгнэлт хийж муулдаг мөртлөө өөрийнхөө талаар одоо ямар ч ойлголтгүй өөрийгөө дүгнэх чадваргүй явж байгаа нь маш түгээмэл. Тэгэхээр бизнесийн удирдагч хүмүүсийн ажилтнуудаа өөрийнх нь сэтгэл зүг ойлгуулах, тэрэн дээрээ дүгнэлт хийх, өөрийгөө бүтээх гэж байгаа юм л да. Амьдрах гэдэг бол өөрийгөө бүтээх явц байхгүй юу? Би өөрийнхөө одоо өв соёл уу legacy те өөрийнхөө бүтээл ийм зүйлийг одоо ертөнцид үлдээх гэж байгаа ийм бүтээлийн процесс. Тэрнээс бусад хүмүүсийг шүүмжлээл одоо дооглоо суугаад байгаа бол модон дээр сууж байгаа сармагчингаас нэг тийм ялгаа байхгүй л гэж ер нь ойлгох хэрэгтэй. Таны номны эхний бүлэг дээр энэ магадлалыг тэглэх синдром гэдгийг нэлээд детальны дэлгэрэнгүй авч үзсэн байсан. Жишээ дурдах юм бол одоо Монгол улсын ерхий сайдын толгойд за Монгол улсыгаа одоо Америк шиг болгох магадлалыг тэг гэж үзчихвэл тэр хүнээс ямар үйлдэл гарах вэ гэдэг ингээд жишээ бас авсан байсан л да. Таны бодлоор танд одоо жишээ нь Дэлхийн банкны ерөнхийлөгч болох магадлал таны хувьд өөрийн чинь хувьд хэд вэ гэж та харж байна? За саяны асуултанд бас баярлалаа. Тэгэд би лекц уншиж явж байгаад нэг санаандгүй олж илрүүлсэн юм аа. Хүмүүсээс за Монгол улс ер нь Америк шиг өндөр хөгжилтэй ингээд болоход одоо асуудлууд байна гэд ярьсан чинь тэр хүмүүс ихэнх хүмүүс нь ийм үл итгэсэн, гайхсан, Ган Зориг одоо ер нь англиар бол out of his mind буюу одоо эрүүл байна уу гэсэн юм харцаар харсан л да. Тэгээд тэрнээс хойш би лекц унших болгондоо хүмүүсээс асуудаг болсон. Нэг бол та нар одоо Монгол улс Америк шиг өндөр хөгжилтэй болох магадлалыг хэд гэж бодож байна гараа өргөөч гэд. Эсвэл танаа хүүхэд Нобелийн шагналтаа одоо шагналтан болох боломж байна уу? Боломж байна гэж үзэж байгаа бол гараа өргөөч гэд. Тэгээ харамсалтай нь одоо манай монголчуудын ихэнх нь бол энэ боломжийг баг 80 орчим хувь нь бол баг боломжгүй гэж үздэг. Гэтэл хорвоо ертөнцид бол Монгол хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал байж л байна. За Монгол улс бол Америк, Сингапур шиг өндөр хөгжилтэй болох ийм боломж нь бол байгаа шүү дээ.
Гагцхүү бид өөрсдөө тэрийг л боломжгүй гэж сэтгэл зүйн нэг ийм том судлах тулда perception буюу төсөөлөл гэж. Тэгэхээр хүний энэ төсөөлөл, хүний бодит байдлыг хүлээж авч байгаа төсөөлөл гэдэг маань өөрөө хүний цаашдын зан авирт шууд нөлөөлж идэг. Тэгээд тэр боломжуудыг бид нар байна гэж төсөөлөд хараад эхлэх юм бол маш их потенциал байгаа юм. Одоо өнөөдөр нэг хоёр хятад залуу TikTok гэдэг аппликейшн гаргаад 20 тэрбум долларын үнэлгээ өргөжж байна. Энтгэхээс болон зүүн Европоос цагаачилж очисон хоёр залуу Robinhood гэдэг санхүүгийн аппликейшн хийгээд 10 тэрбум долларын компани болгочихж байна. Тэгэхэд Америк гэдэг чинь өөрөө санхүүгийн хэдэн зуун жилийн туршлагатай тийшээ орно гэдэг бол маш хэцүү те. Ямар ч боломж байхгүй гэж төсөөлж байна. Тэгэхээр боломж бол одоо байна. Маш их боломж байна. Монгол улсад ч байна, монголчуудад ч байна, Монгол улс дотор ч байна, гараад ч байна гэдэг энэ боломжийг л бид нар ер нь харж явах хэрэгтэй. Энийг харахгүй тохиолдолд ямар ч өндөр боловсрал за тоондоо сайн байгаа тийм үү олон хэлээр ярьдаг байгаад нэмэргүй гэдэг нь бол бидний эргэн тойронд амьдралын туршлагаар батлагдж байна гэж хараад байгаа юм. Тэгэхээр энэ төсөөлийн гажуудлууд тэгэхээр одоо жишээ нь 14-ийг бүр чагсаагаад бичсэн байна л да. Жишээ нь одоо баталгаа хайх гажуудал гэж байна. Жишээ нь би өөрийнхөө одоо аягүй сайн мэддэг зүйлийг батлах зүйлийг л сорчилж хайгаад байдаг гэсэн үг гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ одоо ямар хор уршигтай вэ? Зөвхөн өөрийнхөө бат суусан итгэл үнэмшлийг батлах юмнуудыг хайгаал тэрийгээ улам одоо ингээл батжуулаад яваад байдаг юм болов уу? Ийм алдаанууд бас залуучуудад бас баггүй байдаг болов уу? Та энэ дээр юу гэж хэлэх вэ? Энэ ерөөсөө маш нийтлэг. Тэгэхээр манай одоо боловсролын системд чинь ингээд түүх монгол хэл 3-аар ингээд нүдсээр гаад хүнийг бодол ийм цээжлэгч машин болгож гаргаж байна. Тэгэхээр хүн бол ерөөсөө буддын философт ч байна, өрөнд орны философууд ч байна. Хүн бол одоо question буюу ийм асуугч байх хэвээр. Үл итгэгч байх хэвээр. За юунд үл итгэх хэвээр гэхээр өөрийнхөө төсөөлөлд байнга итгэхгүй тэрийг шалгаж явах хэвээр байхгүй юу? Би одоо бурханд итгэдэг яг энэ маань үнэн үү те? За одоо сургууль дээр ингэж зааж энэ үнэн үү? За надад бол одоо магадгүй Монгол ардын нам ардчсан нам хоёр ингэж санагдаж байна яг үнэн үү гэж энэ төсөөллүүдийг байнга одоо шалгаж за энэ төсөөллүүдэд сорилтонд оруулдаг ийм л хүн бол сэтгэл зүйн хувьд эрүүл хүн гэж үзэж байгаа. Тэгэхгүй өмнө нь одоо нэг сонингоос ганц юм уншицсан за сургуулийн найз нөхдөсөө нэг юм сонсчоод тэрийг туйлын үнэн гэж итгээ явж байгаа бол энэ хүн бол хүн гэж хэлэхэд хэцүү зүгээр компьютерийн хард диск гэд нэрлэлчил болно. Энэ хүн рүү бол дуртай мэдээлэл одоо хуулж энэ хүний тархийг яаж ч угааж болно гэсэн үг. Тэгэхээр нэгэнт бид сэтгэн боддог амьтан учраас энэ бодох чадвар гэдэг имийг л маш сайн хөгжүүлмээр байгаа юм л да. Тэгээд бодох гэдэг чинь юунд зориулагдаад байгаа гэхээр бусдыг шүүмжлэхээс илүүтэй өөрийгөө шүүмжилж өөрийнхөө одоо тархинд явагдаж байгаа процессыг шүүмжлэлтэй нүдээр харж үл итгэсэн нүдээр харж энийг л тунгаан бодох гэж байгаа юм те энийг л одоо хэлээд байгаа юм гэж үзэж байгаа юм ер нь орчин үед бол таны номыг уншаад байхад ингээд хувийн туршлагуудаасаа нэлээд бичсэн байсан. Тэгээ тэндээс би зүгээр хувийн дүгнэлтээр юу гэж анзаарсан бэ гэхээр юуны деталь руу их нарийн орж харсан юм байна. Саяны одоо төсөөлийн гажуудлууд гээл ингээд бас бүр яг ингээд сэтгэл зүйн ухааны талаас нь детальны нарийн судалж үздэг юм байна. За англиар бол devil is in the detail гэж хэлдэг те. Деталь дотор чөтгөр байна гэдэг шиг. Хүн ер нь ингээд ийм юмыг нарийн сайн ингээд ухаж төнхөж нарийн деталь руу орж ихийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ? Аливаа асуудал дээр. За энийг бол би энэ бол маш одоо бас номыг маш сайн ойлгож уншсан зөв асуулт байна. Тэгээд энийг бол би ингэж байгаамаа фундаментал сэтгэлгээ гэж нэрлэдэг байгаа юм. Тэгээд деталь гэж хэлэхээс арай жоохон өөрөөр юмны мөн чанарыг олж харах сэтгэлгээ гэдэг юм. Утга учир purpose гэж байгаа юм те purpose. Fundamental thinking гэдэг яг англиар хэлсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр орчин үеийн хэвлэл мэдээлэл за энэ бестселлер номнууд за энэ сургууль соёлд бол тэгээ бидний найз нөхдийн дунд яригч яриа бол дандаа юмсын шинж чанарыг яриад байна. Сингапур улс ингэдэг гинэ гадаадын ийм одоо Facebook аппликейшн ийм хийдэг гинэ гэдэг дандаа шинж чанар ярьж байна. За тэгэд шинж чанар яриад эхлэхдээ энэ бол зүгээр л attributes буюу одоо зүгээр харагдах нүдэнд харагдах хэлбэр. Гэтэл яг Facebook компани цаад далд одоо утга учир нь юу юм бэ?
Монгол үндэстний одоо утга учир, оршин байх одоо утга учир, мөн чанар юу юм бэ гэж энэ хүний нүдээр шууд хараад харагдахгүй. За энийг жоохон бодол хийж, жоохон бодож, тунгааж, задлан шинжилж одоо бид яагаад тархитай вэ гэхээр бид чинь бодох гэж тархи заяасан. Тэрнээс тархиа угаалгах гэж байгаа бол хард дискнээс ялгаагүй гэдэг ба шүү дээ. Одоо флаш диск гэж орчин үеийн залуучууд илүү флаш диск гэж ойлгох байх л да. Флаш memory card ч юм уу те. Энэ рүү бол ингээл юм хүссэн юм хуулна шүү дээ. Тэгэхээр бид нар бол ийм юм бишээ. Бид нар чинь тунгаадаг, боддог, шүүдэг, эндээс зөв мэдээлэл ялгаж одоо хардаг, сортолдог ийм чадвартай амьтан шүү. Тэрнээс хэвлэл мэдээлэл одоо хүмүүсээ сонссон бүх юмараа ингээд тархиа угаалгаад ингээд сууж болохгүй. Яагаад тэгэхээр энэ явж байгаа энэ ер нь бол бестселлер номнууд ч гэсэн тэр Нью-Йорк Таймсын том бестселлер номнууд ч гэсэн юмсын дандаа одоо шинж чанарыг л ярьдаг. За лидер хүний 7 шинж гээл те. Баян болох 5 алхам, бизнесээ томруулах 4 одоо шинж гээл те. Тэгээ энийг бол одоо би шүмжлэлтэй хандж байгаа. Орчин үеийн дэлхий Америк суурьтай одоо энэ барууны дэлхий бол буруу явж байна. Юмсын мөн чанар буюу философиг хардаг биш те. Юмсын дандаа шинж чанар харагдах өнгөн байдал руу одоо ингээ хөтэлдэг. Тэгээд тэр баян хүн болох дөрвөн айгүй амархан юу байгаа штэ. Алхан байж байгаа. Тэрийг тэгэл баримтлаад шууд баян болчихж байгаа хүн хаана байгаа юм те. За тэр одоо амжилттай маркетинг хийх 7C ч гэдэг юм уу 6D гээл тэрийг тэгээд хийгээд амжилттай болсон маркетинг хаана байгаа хаач байхгүй. Зөвхөн л уншихад айгүй гоё. Уншихад айгүй easy те айгүй гоё санагдаж байна. Тэгэхээр яг цаана бол purpose буюу мөн чанар утга учир гэж юм байгаа. Яагаад танаа одоо компани оршин тогтнож байгаа юм бэ? Яах гэж маркетинг хийж байгаа юм бэ? Яах гэж бид нар одоо хэрэглэгчид бүтээгдэхүүн өгж байгаа юм бэ гэдэг энэ purpose гэж юм байх хэвээр. Одоо ганц зэрэг гэдэг хүнийг тодорхойлвол за ганц зэрэг бол одоо юу гэдгийг те бизнесмен, эдийн засагч, за санхүүгийн зах дээр ажилласан, за одоо өөр юу гэдгийг ном бичсэн байна гэдэг энэ бол миний шинж чанарууд гэхгүй юу? Яг ийм шинж чанартай хүн дэлхийгээр дүүрэн байгаа. Джон гэд нөхөр Англид байж байгаа. Монголоор дүүрэн л ийм эдийн засгч нар байна. Гэтэл энэ хүмүүсийг ялгах мөн чанар нь юу юм бэ? Тэгэхээр өнөөдөр залуучууд бол аимшигтэй төөрөлдөж байна. Ерөөсөө шинж чанараар нь адилтгаж хараад 5 хүнийг яг адилхан хүн юм байна гэж дүгнэж байна. 5 өөр одоо философиг нэг ижил зүйл юм байна гэж дүгнэж байна. За тэгээд ном зохиол маань айгүйх төөрөлдүүлж байна те. Одоо амжилтанд хүрэх 7 одоо юу гэдэг чинь аргач гэнэ үү лидер хүний 8 шинжчих шиг те. Тэгэхээр шин чанар биш лидер хүн гэдгийг чинь дотор философи буюу мөн чанар байдаг юм аа. Тэрийг олж харахгүйгээр шин чанарыг нь одоо хуулаад тэнд ч хэрэггүй. Тэгээд би тэр нэг Колумбийн эрдэмтний хийсэн, Колумбийн их сургуулийн эрдэмтний хийсэн 4000 чиглүү лидер дээр хийсэн гэсэн 5-6 жил хөөрхий зарцуулаад хийсэн гэж байгаа. Тэрийг би болохоор яг жоохон дооглох маягаар ярьдаг байхгүй юу? Өөрөө лидер байж үзээгүй хүн 4000 лидрийг ажиглаад мөн чанарыг нь ухаж бодлогоогоор зүгээр үзүүлж байгаа зан авир дээр суурлаад шинж чанарыг нь гаргажээ. Тэгээд нэг 10 ч гэнүү ийм шинж чанар гаргаж ирсэн те. За тэгээд тэднээс нь би та нарт нэрлэе л да. Тууштай гэж байгаа юм. Тэгэнгүүт би хэлж яахгүй луурчин хүн ч гэсэн бас тууштай байдаг шүү дээ гэж те. За хүмүүсийг өөртөө татдаг гэж байгаа. За одоо их гарын дээрэмчин бол бас л эн чинь хүмүүсийг өөртөө татна үст те. Хүмүүсийг өөртөө татчихэж л чинь их гарын дээрэм хийн шүү дээ. За өөр юу ч хэлээ одоо өөрийгөө илэрхийлэх чадвар сайн гэж байгаа. За одоо Монголын энэ ард түмний баялагийг дээрэмдэж байгаа 30 жилийн турш дээрэмдэж байгаа улс төрчнөр бол одоо мундаг илтгэгчнэр байгаа шүү дээ. Нэгээс олон хүний өмнө гарч ирээл түгдчихээл ингээд байсан бол юу гэж бид нар эднийг сонгох вэ? Агуу илтгэгчнэр. Тэгээд яг луурчин дээрэмчин их гарын одоо хулгайчин 10 шинжийг тавьчихжээ. Тэ? Иймэрхүү байдлаар бол би энэ орчин үеийн зөвхөн Монголын гэлтгүү барууны төвтэй энэ боловсролын системийг бол бүхэлд нь шүмжилж байгаамаа. Энэ болохгүй байна. Тэгэхээр фундаментал сэтгэлгээ гэдэг бол аливаа юмс үзэгдлийн цор ганц мөн чанар байдаг. Мөн чанар бол өөрөө 5 шинж минж гэдэг шиг тийм 7-8 задардаггүй маа. За мөн чанараас шинж чанарууд ургаж гардаг юм аа. Шинж чанар л хүний нүдэнд харагддаг юм аа. Хүн гэж амьтаа одоо агуу бодох чадвартай амьтаа учраас мөн чанарыг бол бодож иж vision буюу те одоо vision гэж юм бизнесийн ухаанд байгаа шүү дээ. Visionary leader гэж байгаа те. Буддын философт бол одоо юу гэдгийг бэлгийнүүд гэж ярьж байгаа те. Эн чинь юуг яриад байгаа вөхөр хүний тархинд одоо суурлагдсан амьтны нүд
Бидний нүд чинь бол одоо чонноос ч хараа муутай шүү дээ. Чонч нүдтэй, ялаач нүдтэй, бүгд нүдтэй. Тэгэхээр бидний энэ нүд бол одоо амьтан юу юм аа? Амьтны одоо хэрэгсэл аппарат юм аа. Тэгэхээр амьтны аппаратаар харагдаж байгаас илүү гүн гүнзгий зүйлийг бол бид энэ тархиныхаа хүчээр буюу бодлын хүчээр за буддын шашинд бол бэлгийн нүд гэж ярьсан байна. За барууны менежментийн одоо уламжлалт бол vision буюу visionary leader жирийн хүний нүдэнд харагдахгүй зүйлийг олж харах чадвартай гэж гих мэтлэн одоо тодорхойлж ирсэн байна. Ингэж харах ёстой л гэж байгаа юм л да. За бас нэлээд удаа ярьчлаа жоох уучлаарай. Зүгээр. Таны сая нөгөө нэг лидерүүдийн шинжгээ ярьсан чинь нөгөө нэг сайнаас агуу дэвшүү гэдэг нэг барууны нэг ном байдаг шүү дээ. Тэр гинт санаанд ороо явчлаа. Тэр ном байсан уугүй юу? За энэ дээр би холбоод асуухад яг уу та бас номдоо бичсэн байсан лидер ба дагагч гэдэг. Одоо ингээд яг уу зохиол бүтээлүүд хэл мэдээлэл одоо юу гэдгийг зохиол бүтээлүүд дээр лидерийг л яриад байхаас биш энэ дагагч гэдгийг бас нэг ярихгүй байна. За одоо би жишээ нь бодит амьдрал дээр манай удирдлага надад юу гэж хэлдэг вэхээр чи удирдуулж сурж иж удирдах сурнаа гэж хэлдэг л дээ. Надад бас айгүй үнэн санагддаг. Та энийг юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Ер нь бол одоо дагагч хүн гэж юу вэ гэхээр тэр дагагч байхгүй лидер байхгүй байхгүй юу? Тэгэд хүмүүс ингэж төсөөлөд байна л да. Барууны ертөнцид бол одоо ингэж тарих угааж байгаа байхгүй юу? Тэр нь Монголд одоо ороод ирсэн. Хүүхэд болгоныг лидер болгоно гэж байгаа. За лидер болохын тулд баахан юм идэвхгүй зомби шиг хүмүүсийн тархийг угаана гэж байгаа байхгүй юу? Тэгээ ингэж л одоо зааж байгаа. Австралид ч тэгж зааж байгаа. Уучлаарай. Америкт ч тэгж зааж байгаа. Тэгээ энэ шиг одоо ийм том оюуны төөрөгдөл бол байхгүй. Дагагч хүн гэдэг чинь тийм зомби ингээд эргүү мэдрэл төлөх шиг ингээд сууж идэг юм биш ээ. Хүн болгон лидерээ бол өөрөө хүчин чармаалт гаргаж лидерээ хайж олноо. Тэрнээс нэг баахан идэвхгүй хүмүүс гайхацсан сууж яхад нь лидер гэж хүн очиж тархийг угаагаад тэр Голливуудын кинон дээр гардаг шиг ингээд дагуулад явдаг тийм юм байхгүй. Дагагч хүн гэж хэнийг хэлж байгаа вэхээр лидерээ идэвхтэй хайж байгаа ийм хүнийг хэлж байгаа юм. Өөрийгөө одоо их үйл хэрэг болохыг одоо мөрөөдсөн те их үйл хэргийн хэсэг болох. За тэгэд энэ үйл хэрэгт нь өөрийг нь зохион байгуулж чиглүүлж чадах лидер бол дагагч хүн өөрөө хайж олд юм аа. Хайж олохдоо шинж чанарууд дээр суурилж ингэхгүй. Мөн чанарыг нь ухнаа. Тухайн лидер үнэхээр итгэл үнэмшил чинь мөн чанар штэ. Тэ? Вижнтэй юу, мишнтэй юу гэдгийг одоо хайж олно. За ингээд олоод лидерийн доор одоо очиж аавна гэдэг бол жирийн дагагч хүний хувьд бол одоо агуу юм тэнгэрийн умдаг атгана гэдэг шиг ийм агуу одоо зүйлээ. За энэний дараа лидер чинь бол голцоо ахмад хүн байдаг учраас үхээд үргдээд өгнөө. Лидер хүн чинь би номдоо бичсэн байгаа нүүдлийн шувууны нүүдлийн одоо шууд явдаг ш хэдэн мянган километр төв алгасаад нүүдэлддэг те. Тэрний лидер буюу хамгийн урд нисдэг шувууны хошуу нь элэгдчихдэг байхгүй юу? Салхи сөрж ниссээр гад хошуу нь элэгдчихдэг. Тэгэхээр лидер хүн гэдэг чинь бүх галыг авч бүх мөсийг хагалж яваад хамгийн түрүүнд үргэгддэг юм аа. Тэгэхэд нөгөө агуу дагагч чинь дараагийн агуу лидер болж хуурдаг. Лидер болох зам нь дагагч болохоос эхэлнэ. Тэрнээс одоо тэр барууны сургуулиудад заагаад сүүлийн үед бестселлер pop одоо юу чинь те номнуудаар дамжиж Монголд орж ирж байгаа хүүхэд болгоныг шууд лидер болгох гээд байдаг. Энэ бол нөгөө юу лээ капитализмыг алгасч та хэд арай залуу улсууд мэдхүүгүй юу? Монгол ч нөгөө капитализмыг алгасаад феодализмаас социализм руу үсэрсэн гэд дунд нь ангал дундсан улс гэж ярьдаг. Ийм юм болоод байна. Тэгээд номдоо бол энэ талаас нь бас хөндөж бичсэн юм аа. Тэгэхээр шав өөрөө бэлэн болоход багш гарч ирдэг гэж бас хэлж байдаг шүү дээ. Тэр санаанд орлоо. Таны түрүүний ярьсан одоо маш олон зүйл дээр анзаарагдаад байна л да. Энэ нэг нийгмийн одоо нэлэнхүүд нь бүрхсэн урд нь одоо нэг намтай улс байлаа шүү дээ Монгол улс чинь. Тэгэнгүүт нөгөө яг пропаганда буюу те одоо яг жинхэнэ тарих угаалтаар удирдуулж исэн хүмүүс тэнгүүт бас яалтчгүй нөгөө өмнөх үеийнхний сэтгэлгээ яалтчгүй одоо нэг намын үзэл баримтлалаар явсны хар гайгаар би өнөөдөр дараагийн үе маань бас нэг юм эндээсээ гарах гад ингээд яваад ийн гэж хардаг байхгүй юу. Тэгээ та тэрэн дээр тэр яг ингээд одоо ямар сэтгэлгээгээр хандвал илүү одоо нээлттэйгээр те арай нэг юм Монгол хөрсөнд яаж critical thinking-ийг хөгжүүлэх вэ гэж зөвлөхөр байна.
Бид энэ бас нэг юмыг маш их буруу ойлгож байгаа юм л да. Барууны одоо энэ зүйлсийг буруугаар хүлээж авч байгаа. За энэ Generation X, Generation Z, Baby Boomers гэх юмыг одоо сүүлийн үе залуучууд их ашиглаж байна. За энийн шиг буруу худлаа юм байхгүй. Яагаад гэвэл Generation Z, Generation X чинь тэр Америк буюу барууны нийгэм зориулж гаргасан нийгмийн үе юм аа. Нийгмийн үе гэдэг бол сэтгэл зүйн шинжлэх ухааны судлагдах уу. Эний чинь яг ижил итгэл үнэмшилтэй хүмүүсийг нэрлэдэг ийм одоо үеуд юм аа. Тэгээ Монгол улсад бол ийм судалгаа огт хийгдэггүй байжгаад өнгөрсөн 2020 онд би энэ судалгааны компанитай хамтраад Монголын анхны судалгааг бол хийсэн. За энэ бол одоо маш сайн суурь болж гисэн. Цаашаа илүү одоо задалж судлах хэрэгтэй. Тэгээ энэ судалгаагаар бол юу гэж гисэн гэхээр тэр Generation Z-тэй тэнцээд байгаа тэр үед нь таарч төрөөд байгаа Монголын тэр залуучуудын үе бол Generation Z-ээс бол тэс өөрөө. Итгэл үнэмшил тэс өөрөө. Тэгэхээр битгий одоо андуурж буруу зуруу юмыг хольж яриа. Тэр Америкийн одоо 20-тай залуучуудаас Монголын 20-тай залуучууд огт өөр байна. Тэгээ бидний олж нээснээр бол манайхан бол маш коммунист үзэлтэй байгаа. 20 настай залуу ч коммунист, 15 настай ч коммунист. Яагаад ингэж байгаа вэхээр сэтгэл зүйн шинжлэх ухааны одоо үүднээс хүн бол орчноороо итгэл үнэмшлээ тодорхойлуулж байгаа. Critical thinking буюу одоо тунгаан бодох ажлаа хөгжүүлэхгүй бол түрүүн би хэлсэн тархиа угаалгаад ингэ явдаг. Тэгэхээр бидний эмээ өвөө аав ээж чинь коммунист одоо нийгэмд өсч өндийсэн. Бид тэдний доороос өсөж байгаа учраас бидний гэр оронд болж байгаа яриа хөөрөө тэдний асуудалд хандж байгаа хандлага бол 15-та, 10-та, 20-той залуучуудад нэвт нөлөөлж байгаа шүү. За тэгэд энэ яриаг маань бас одоо олон сайхан 25-та, 30-та залуучууд сонсож байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэмд бол авилга гэдэг бол хэвийн зүйл болчлоо. Авилгал бол маш буруу улс орныг одоо алж яана гэж оройн тавтахад найзуудтайгаа бааранд пив ууж явахдаа ярьчаад хагасааны өглөөнд босч ирээд аав ээж хоёр одоо ингэж ярьж юм л та. За цэцэрлэгийн хүүхдээ одоо хажууд ярьж штэ. За цэцэрлэгийн багш нь жоохон муухай ашлаадах шиг байна. Нэгтгэд набор аваад очие доо гэд. Ингэж байна. Тэгэд Монголын нийгэмд бол эцэг эхчүүд хүүхдүүдээ залтай бай, залжин бай, овсгоотой бай, авилгачин бай, авилга өг, авилга аав гэж одоо ингэж гэр орныхоо орчинд сургаж байна. Тэгэд сургуулаас илүү аав ээж чинь хүнийг боловсруулдгаа гэдгийг одоо шинжлэх ухаан нээгээд олон жил болчлоо. Тэгэд бид энэ гэр орондоо ярьж байгаа яриа хөөргөө хянахгүй бол доглонгийн газар доглон явч гэх шиг те сохрын газар сохор яв. Тэгэл одоо залтай байж л амьд гарна. Авилга шаардлагатай бол өгөөд гар, шаардлагатай бол тэрийг аав гэдэг ийм аимшигтай сэтгцийн одоо сэтгэл зүйн ийм маш аимшигтай тарих угаалтын ийм момент ирчлээ. Тэгээд энийг олж харж байгаа удирдагч, нийгмийн удирдагч, улс төрийн удирдагч одоо ултал гарч ирэхгүй энэ талаар ингээ санаа зовнсон яриад би телевизээр сошиал медиагаар сонсохгүй байгаа нь бол бидний одоо гутамшиг болчиход байгаа. Өөрөөр хэлбэл манай нийгмийн хамгийн том асуудал энэ болсон. Одоо энэ 7 настай, 9 настай хүүхдүүд чи ирээдүйд улс төрч болно. Ирээдүйд сайд болно. Тэгэхээр 2070-80 оноос бол Монгол улс наашгүй болчих гээд байна. Энэ одоо заван хулгай дээрэмчин бол энэ чигээрээ явах нэ гэдэг ийм юм харагдаж байна. Хамгийн аимшигтай нь энийг судалж дотоож байгаа одоо амтан алга тэгснээ өөрсдөө их гоё Америкийн Gen Z мэдтэй адилхан millennials-тай адилхан энтер гэж одоо андуураад ингээд явж байгаа нь бол үнэхээр одоо маш харанхуй байна. Тэгээ эндээс бид нар энэ саяны одоо асууж байгаа тунгаан бодох чадвараараа гарах ёстой шүү. Бид critical буюу асуудлыг бид хурц өнцгөр ингэж харж тунгааж бодохгүй бол тарих угаалгаад дууслаа шүү л гэдгийг хэлмээр байна залуучуудаа захиж. Тэгэхээр биднийг ажил хөдөлмөрийн талбарт өрсөлдөж байгаа маш олон залуучууд сонсож байгаа. Энэ дээрээс би дараагийн сэдвүүрээ асуухад та бүтээмжийг нэлээд хүндсэн байсан. Ер нь зорилго төвшүүлж хэвших нь бүтээмжийг 20-25% нэмэгдүүлдэг гэсэн юм судалгааны дүн гарсан тухай дурдсан байсан л та. Та энийг арай нэг дэлгэрүүлээд яриад өгөхгүй юу? Тий, ер нь бол бүтээмжийг би номон дээр хувь хүний сэтгэл зүйн хүчин зүйл талаас нь одоо дүрслээд бичсэн байгаа. Тэгэхээр өндөр бүтээмжтэй хүн гэхээр бид нар тооны олимпиадын аварга эсвэл Харвард төгссөн хүн гэж одоо андуураад байна л да. Тэр тооны олимпиадын аваргуудаас чи хэдэн одоо архичин болцсон, нийгэмд ямар ч хувь нэмэр оруулахгүй сууж идэгин. За 90 оноос хойш маш олон хүмүүс гадаадад
төр мөрийн тэтгэлгээр гадаад улсын засгийн газрын тэтгэлгээр магистр, доктор хийлээ шүү дээ олон улсын том сургуулиудад. Тэд нар өнөөдөр улс орондоо ямар хувь нэмэр оруулж байгаа юм те ямар бүтээмж гаргаж байгаа ингээд судлаад үзвэл одоо бас маш сонирхолтой сэтгэл хэртгэхимээр тоонууд бол ер нь гарнаа. Тэгэхээр бид нар энэ социализмын үеийн одоо тарих угаалтаас бас салмаар байна. Социализм маань дуусаад 30 жил болцсон боловч 1970-80 онд явж исэн тарих угаалт өнөөдөр 5 настай 10 настай хүүхдэд одоо болтол үргэлжилсээр явж байна гэдгийг та бүгд маань ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ нөгөө эцэг гэхээр нь дамжаад эцэг гэхийн итгэл үнэмшлийн угаацсан учраас тэргээр дамжаа яваад байна. Өнөөдөр 5 настай хүүхдээс Орос гэд асуувал баг араас нь ах гэд хэлэх бах тий. Гэт бид нар чи Оростой ах トゥ байхаа болоод 30 жил болцсон байна шүү дээ. Тэр хүүхэд чи Оростой ах トゥ байхаа болсноос хойш 25 жилийн дараа төрсэн мөртлөө баг Орос гингут ах гэд хятад гэвэл баг дайсан гэх гээд байгаа юм уу тий. Ийм аюултай юм байдаг юм аа. Нийгмийн сэтгэл зүйн угаалт гэдэг бол тэгэхээр саяны ярьж байгаа дээр бүтээмж гэдэг бол ерөөсөө сэтгэл зүйгээс хамаарнаа. Сэтгэл зүй буруу бол ямар ч диплом, ямар ч математикийн олимпиадын одоо аваргын тэр үнэмлэх бол тус болохгүй. Аригчин болцсон одоо математикийн олимпиадын аварга ямар юмны бүтээмж гаргах вэ дээ тийм ээ. Тэгэхээр бүтээмж гэдэг бол ерөөсөө бүтээмжийн 80% сэтгэл зүй, 20% тэр ур чадвар, мэдлэг тэг бид нар боловсрал гэж яриад байгаа энэ асуудалтай холбогдно. Тэгээд одоо бол энэ бүтээмжтэй холбоотой. Тэгээд сэтгэл зүй бол ерөөсөө маш одоо хурцаар нөлөөлнө. За тэгээд тууштай байдал, сэтгэл зүй дотор тууштай байдал, за өөрийгөө шүүмжлэлтэй харах сэтгэлгээ, өөрийгөө дайчлах чанар, аливаа сорилтын өмнө шантрахгүй байх одоо тэр чадамж те. Гэл маш олон ийм юмнууд байна л да. Тэгэд энэ зүйлсийг бол би судлаад номдоо тусгаж оруулсан шинжлэх ухааны үндэстэйгээр. За дээрээс нь сая Ганцзөрөг бизнес сургууль гэдэг юм би сургууль онлайн танхим болсон сургууль нээсэн байгаа. Тэрэн дээр бас сэтгэл зүйд одоо бүтээмжид нөлөөлдөг сэтгэл зүйн биш байгууллагын менежментийн хүчин зүйлсүүдийг нэлээд түлхүү бас зааж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын нэг давуу тал нь болохоор individualist буюу хувь хүн өөр дээрээ хариуцлагыг хүлээдэг, өөр дээрээ өөрийгөө хөгжүүлэх дээр анхаардаг ч юм уу те яг нэм өөр дээрээ тулж ажиллах чадварыг илүү суулгацсан. Мэдээж энэ ингээд тэр соёл хөгжлийн асар том ялгааны нэг жишээ харагдаад байгаа хэл та. Монголд харин ингээд тэр аймгийн нутгийн зөвлөлч гэж ах шиг те тэрний хамаатан садан нутгийн гэдэг юмар илүү давуу ирэх хэдэлдэг. Тэгэд энэ яг одоо таны тэр менежментийн психолог тал дээр юм уу яаж илэрч харагдаж байна? Энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ? За энэ болохоор хоёр талтай. Ер нь одоо сэтгэл зүйн шинжлэх ухаан бол Аз хүмүүсийг те Японч гэдэг юм уу, Хятадч гэдэг юм уу юм family буюу хамтын сэтгэлгээтэй. Тэгээд өөрийнхөө эрх шигаас дээр одоо нийтийн эрх шиг одоо тавьдаг ийм сэтгэлгээтэй гэж үздэг. За мэдээж ийм сэтгэлгээтэй чинь яванда одоо энэ барууны Америк, англо-саксон улсуудын боловсруулсан технологиг Азууд аваад дуусж байна. Тэгэхээр эх 100 жилийн дараа дэлхийн хамгийн том эдийн засаг, хамгийн одоо улс төрийн геополитикийн нөлөөтэй хамгийн мундаг улсууд бол Азууд болох нь ойлгомжтой. Яагаад тэгэхээр суурь сэтгэл зүгээрээ олонхын эрх ашигыг хувь хүний эрх ашигын өмнө тавина гэдэг бол эн чинь өөрөө шууд давуу тал нь болчихно. Тэгээ технологиг энэ төр Харвард, Колумбд нь очиж сурчин. Тэгээд удахгүй 20 жилийн дараа Харвард, Колумб биш одоо энэ Хятад, Япон, Солонгосын сургуулиуд чинь хамгийн том болчихно. Ийм тренд рүү угаасаа явж байна. Намайг жилийн өмнө Лондонд явж байхад Лондонгийн одоо хамгийн том худалдааны гудамжийн зар сурталчилгаа модель фэшн одоо самбарууд байдаг шүү дээ тий. Дан Хятад модель. Тэгээ дан Хятад моделүүд тий. Лондонд шүү дээ. Тэгэхээр ингээд бол өөрчлөгдөж байна. За энэ сэтгэл зүйгээ судалж гарсан. За монголчууд бол ерөөсөө огт судлагдаагүй. Бид нар өөрсдөө огт судлаагүй. Бид нар бол Азууд биш ээ. Бид нар тэр ураг овог олонхын эрх ашигыг одоо өөрийнхөө эрх ашигын өмнө дээр нэгдүгээр тавьдаг хүмүүс бол огтхонч биш. Яагаад тэгэхээр бидний нүүдэл чинь тэ энэ warrior дайчин энэ одоо юутай холбоотой. Тэгээд дундуур нь буддизмын философи бас хальт одоо ингээ ороод ирсэн. Бид нар бол айгүй олон юм юмны холимог гэхгүй юу? Буддизм ч бол энтх буюу суурьшмал соёлтой улсаас гаралтай юм шашин шүү дээ. Монголчууд бол өөрсдийн гэсэн
бөө мөргөл гэдэг юм уу тенгризм гэдэг юм үзэлтэй байжгаад ингээ буддизмтай холилдоод тэгээ маш олон элементүүд нь ингээд coexist буюу зэрэгцээд одоо болтол яваад байгаа юм. Тэгэхээр өнөөдөр амжилт олон мундаг бизнес хийж байгаа залуучууд энэ динамик аягуулсан ойлгох хэрэгтэй л дээ. Хятад хүн гэдэг бол монгол хүн огт биш. Энд чинь шал өөр философитой, күнзийн философитой, буддист бол биш шүү дээ. Хятадууд бол ерөөсөө огтхонч буддист биш. Күнзийн философиуд 3-4 мянган жилийн традицтай ийм Хятадтай 8 их гэж байгаа хятадтай бизнес хийж байгаа залуучууд күнзийг нэвч судалсан байх хэрэгтэй. Тэгжээж хятад хүний одоо тэр өвөрмөц онцлогийг яа. Гэхдээ яг энэ дээр хамгийн харамсалтай нь монголчууд өөрсдөө огт судлаагүй л байна л да. Антрополог, социолог, сэтгэл зүйн ухааны үүднээс огт судлаагүй. Монголчуудын философи өөрөө тодорхойлогдож гарч ирээгүй, тий? Одоо Япон хүн гэх юм бол жишээ нь чанарыг эрхэмлдэг, детальд анхаардаг, нямбай байдал ч гэдэг юм уу, тий? Гэтэл монгол хүн яг юу юм, тий? Суусан газараас шороо авах юм ч гэдэг юм уу? Тэр нь юу хэлээд байгаа? Улгаа ихийг хэлээд байгаа юм уу? Бодлоо ихийг хэлээд байгаа юм уу? Тэгшэл таарад байгаа да. Ер нь олон улсууд байгаа нэр хүн дээр бол тийм бас асуудлууд ер нь байна. Тэгээд тэрийг бид нар ер нь анхаарах хэрэгтэй. Миний асуух чаа дараагийн асуулт бол тэр таны бичсэн байсан өөрийгөө дайчлах чанар гэдгийг талаар илүү задлж асуумаар байна л да. Одоо хүний нөөцийн одоо ажилд авах зар дээр өөртөө ихтэй ч гэдэг юм уу наад шинж тэмдгийг онцлоод байдаг. Гэхдээ яг үүндээ тухайн хүн болгоны хувьд яг тэр бүтээмж гаргах дээр өөрийгөө дайчлах чанар илүү чухал юм а гэдгийг та бас онцлсон байсан шүү дээ. Бид нар энийг бас юу гэж ойлгох ёстой вэ? Өөрийгөө дайчлах чанар гэдэг дээр. Тий, өөрийгөө дайчлна гэдэг маань бол яг англи хэлээр self efficacy гэж ойлголтыг self efficacy гэдгийг бодож дайчлах чанар гэж л орчуулсан юм л да. Тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр аливаа бэрхшээлийг давж гарахын тулд өөрийнхөө бүх хүч чадлыг дайчлнаа. Би бол өөрөөсөө шалтгааллах бүгдийг бол хийж чаднаа гэсэн ийм итгэл юм. Тэгэхээр энэ бол өөртөө итгэх итгэл гэвэл магадгүй царайлаг эмэгтэй өөртөө итгэх итгэлтэй байж болно шүү дээ. Бодибилдингийн аврах залуу өөртөө итгэлтэй байж болно шүү дээ. Тэгэн гут бодибилдингийн залууг шатрын тэмцээнд оруулаад тавьчвал хамгийн өөртөө итгэлгүй хүн болж хувирна тийм үү. За нөгөө царайлаг эмэгтэй чинь нас ахаад нас зүсэн гундаад ирэнгут өөртөө итгэх итгэлгүй болно үстэй. Тэгэхээр энэ өөртөө итгэх итгэл гэдэг бол өөрөө буруу шин чанар дээр суурилсан буруу зүйл байжээ. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгоно гэдэг бол их мангар буруу ойлголт байсан байна. Харин тэрний оронд хүүхдээ өөрийгөө дайчлах чанартай болгоё гэдэг ийм хандлага бол олон улсад явж байгаа сүүлийн үеүүдэд. Тэгээд судалгаагаар бол энэ хамаагүй илүү мөн чанар руу чиглэсэн илүү суур чадвар гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд энэ юу дахиад би давтаад хэлэхэд ямар нэг одоо бэрхшээл, сорилт те ийм юмны өмнө хүн бол очихороо өөрөөс шалтгааллах бүгдийг хийн гэдэгтээ итгэлтэй байх байдлыг л яриад байгаа юм л да. Тэгээ хүн чинь өөрөө агуу том хүч учраас тий өөрийгөө хүн дайчлах юм бол тэгэл ер нь юунд ч хүрнэ шүү дээ тий. За бизнесийн орчинтой холбоотой бас нэг асуулт асуумаар байна. За менежер хүмүүс захирлууд одоо албан тушаал одоо доод ажилтнуудаа ахиулагч гэдэг юм уу ийм шийдвэр гаргах ийм үедээ бол үе тулдаг тий. Тэгэхээр нөгөө хүнийгээ яаж үнэлэх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Та бас 360 хэмээр одоо үнэлэх гэдэг энэ аргачлалын талаар бичсэн байсан шүү дээ. За яг цаад одоо дэвшээ гэж байгаа хүн маань одоо үнэхээр өөртөө итгэлтэй би чаднаа хаста алаад өгнө те. Би ингэж та чадсан юм ингэж өсгсөн гэд яриад иж болно. Гэхдээ 360 хэмийн үнэлгээгээр оруулаад ирэхээр бас зөрүүтэй зүйлүүд гартгаа гэдэг ийм өнцгөөс бичсэн байсан. Та энийг арай задлж тайлбарлаж өгөхгүй юу? Тий яг ер нь монголчууд бол өөрсдөө шүүж боддгоо. Би яаж ийн? Би болж гин үү? Self awareness гэж ярьж байгаа юм л да. Тэгээ та нар одоо харах юм бол суурьшмал иргэншлүүд бас энийг гаргацсан байгаа юм. Одоо бясалгал гэдэг нэг юм яриад чимээгүй суун ч гэнэ үү, ая сонсон ч гэнэ үү те. Тэр бол яг хөтэ зүгээр технологи л واخгүй юу? Яах гэж бясалгал хийгээд байгаа юм бэ гэж зорилго нь واخгүй юу? Бид нар дандаа шинжийн нэрнэ те. Завлаад удаан суудаг гинэ, өглөө болгон хийдэг гинэ гэд ингээ яриад байгаа. Бясалгалын гол зорилго мөн чанар чинь өөрийгөө шүүх гээд байгаа байхгүй юу? Тэгэд мөн чанарыг олж харах гээд байгаа юм. Хорвоо ертөнцийн одоо жижиг сажиг зовлон хоол ундны хэрүүл те одоо юу гэдгийг
өнгө зүс эд материалын хэрүүлээс төр зур өөрийгөө чөлөөлж жагаад аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг одоо бодох асуудал өөрийгөө тунгаан бодох ийм асуудал байхгүй. Тэгээ энийг бол бид нар нойлд сууж явах чийж болно. Зүгээр одоо та хоёртой би ингээд ярьж явахдаа чийж болно. Заавал одоо тэгээ бяцлалын курс суугаад завилд суух ямар ч албагүй. Завилд суулаагаа тарих өөрөөр ажиллана гэж байхгүй шүү дээ. Хөдөө ууланд явж байгаа ад чийж болно те. Тэгэхээр гол нь юуг хэлээд байгаа вэхээр толгоогоо ажилуулаач. Өөрийгөө шүүгээч. Өөрийгөө мэдрээч. Би болж гин үү гэж өөрөөсөө асуугаач гэж байгаа. Тэгээд ингэж хүн өөрийгөө асуудаггүй учраас өөрийнхөө талаар буруу дүгнэлттэй явж идэг. Өөрийнхөө талаар буруу дүгнэлттэй хүн бол бусдын талаар зөв дүгнэлт хийж чадах уу гэдэг ийм асуулт гарч ирнэ. За ингээд өөрийнхөө талаар буруу дүгнэлттэй хүнийг захирлаар аваачаад тавьчихаар нөгөө хүн чинь одоо бүр самраад хайчдаг байхгүй юу? Ямар ч одоо тооны олимпиадын авраг, Харвардын магистр байгаа нэмэргүй. Тэгэхээр би бол хүн ажилд авахтаа тэр өөрийгөө мэдэрч чадж гэнэ үү, өөрийгөө шүүмжилж чадж гэнэ үү гэд. Зарим том компаниуд хүнийг захирлаар авахтаа хошин шогийн мэдрэмжтэй гэж ярьдаг. Тим хүнийг одоо авнаа гэж зар тавьсан байдаг заримдаа. За заримдаа self humiliation буюу өөрийгөө доош нь хийх чадвартай хүн авнаа гэж зар тавьсан байдаг байхгүй юу? Тэр юг хэлээд байгаа вэхээр өөрийгөө хошигнож чаддаг. Тэ өөрийгөө одоо өөрийнхөө алдаа дутагдлыг хошин байдлаар одоо өөрийгөө доогдолж чаддаг хүн гэдэг бол энэ ч бол нэлээд агсан шатны нөхрийн тухай яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр ихэнх хүмүүс, жирийн хүмүүс бол ингэж чаддаггүй. Үүнээсээ болоод амжилтанд хүрч чаддаггүй, захирлч болж чадахгүй, бизнес болж чадахгүй. Чичрээл хүн намайг доош нь хийчих үедээ гэж бодсоор гоо суудаг. Өөрийгөө доош нь хийж чаддаг хүн бол тэр хүнийг хүн доош нь хийхэд бол тэр хүн бол тоохчгүй. Шингээгээд аавна. Яагаад ингэж хүн өөрийгөө доош нь хийж байгаа вэхээр хүн сайжрахыг хүсэж байгаа байхгүй юу? Сайжрахыг хүсдэг хүн өөрийгөө доош нь хийнэ. Өөрийгөө шүүмжлэнэ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авна. Тэгэхээр бусдын шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй байгаа хүн бол ямар хүн бэ гэхээр сэтгэл зүйн оншин өөрийгөө сайжруулж хөгжүүлэх ямар ч хүсэлгүй хүн хандсан хүн гэж ойлгож байна. За хандсан хүнийг компани захирлаар тавьчих. Компани цаашаа хөгжих үү? Томрох уу? Тэр хүн чинь хандсан, цадцсан, бод идсэн, боохоо шиг болцсон хүн чинь яаж өсөж дэвчих вэ те? Хүмүүсийг юунд дагуулах, юунд ч дагуулахгүй. Тэгэхээр stay hungry, stay foolish гэж одоо Стив Джобс хэлсэн шүү дээ. Тэрийг бол хүн төрөлхтний баг одоо 99% нь ойлгодог байх гэж би боддتي. Юуг хэлээд байгаа вэхээр байнга урагшаа тэмүүлжээ. Өөрийгөө байнга голжээ гэсэн ийм санаагаар л хэлээд байгаа юм л да. Танаас бас өгөгч ба авагч дүрийн тухай асуумаар байна л да. Хүн ер нь одоо аливаа том зорилт тавиад явход мэдээж өөрийгөө ахиулахыг л одоо зорих байх. Гэхдээ бусдад ингээд өгчээ гэдэг сэтлэр эхлэх нь арай бас шал өөр асуудал юм а гэдэг талаас бас хүндсэн байсан. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу? Бид нар ер нь эхлээд өгөх ёстой юу? Тэг яах гээд байгаа вэхээр ингэх гээд байгаа. Бүх юмний эхлэл нь өгөх байгаад байгаа юм. Тэгээ би хүмүүст сайн юм өгмөр байна. Тэгсэн чинь миний мэдлэг, миний сэтгэл зүй, миний чадал, миний өөрийгөө дайчлах чанар дутаад байна. Тэгэхээр би өөрийгөө хөгжүүлье гэж. Тэгээ дахиад сольдог те. Өөрийгөө хөгжүүл гэлж номлоод байдаг. Тэр барууны поп номнууд бичээд байдаг. Яах гэж тэрийг хизээч хэлдэггүй те. Хүн яагаад өөрийгөө сайжруулах гээд байгаа вэ гэхээр бусад хүмүүст илүү сайн, илүү гоё юм бүтээж өгөх гэл өөрийгөө сайжруулах гэдэг. Тэрнээс бид нар угаасаа л сансрын одоо астрофизикийн тооллоор бол нүд ирмэх зур үхэх гэж байгаа ийм молекулуудын нэгдэл шүү дээ. Тэгээ бид өөрсдөө хөгжүүл сайжруулж яах юм? Сайхан гэртээ таруулж чивтэж байгаа л үхцгээе л да тийм ээ. Бишээ гол нь хүмүүст одоо хүмүүсийн амьдралыг өөрчлөх, хүмүүсийн үзэл санааг өөрчлөх тийм маш том одоо артистик те одоо урлагийн төвшний бүтээл change те өөрчлөлтийг үзүүлэхийн тулд бид өөрсдийн хангалттай одоо талантыг develop хийх тэр ур чадварыг бүрдүүлэх юм хэрэгтэй болж байна. Тэр бид яах гэж өөрийгөө хөгжүүлдэг вэхээр бусдад өгөхийн тулд л хөгжүүлдэг юм аа. Бусдад өгнө гэдгээ ойлгохгүй тооны хичээлээ суугаад хийгээд сууж байгаа хүүхдээс агуу нээлт гарахгүй. Би нэг тооны олимпиадын олон улсын тэмцээнд одоо бас Монгол улсаа төлөөлж төрүүлсэн хүүхэдтэй уулзж ирсэн. Тэгээ би хэлсэн тэр хүүхэд тооны одоо шинжлэх ухаанаар явах хүсэлтэй гээд
Тэгээ би хэлсэн. За ахын дүү чи дэлхийн том сургуульд математикийн тэнхимд очиж багшлна гэж байна. Очиж тэнд судалгаа хийн гэж байна. Яах гэж те? Өгөх гэж юм аа. Гэсэнгүй ганцхан хаа би хүмүүнд юм өгмөөргүй гай болмооргүй байна. Би зүгээр л тоон дуртай тоогоо тиймэр байна гэдэг асуудал надад хэлэхгүй юу. За тэгвэл ахын чиний хувь заяаг шууд Монголын хамгийн шилдэг бөөгөөс илүү мэргэлнэ. Чи өөрөө бусдад өгөх гэж тоог судлахгүй бол чи зүгээр нэгмүү Харвардын нэгмүү байдаг л тооны багш болоод дуусна. Нэг бакалаврын 1-р курсын хүүхдүүдэд тоо заадаг хүн болоод дуусна. А чи агуу хүн болохыг хүсэж байгаа бол ганцхан л жортой. Тэр нь өгөх. Чи хүн төрөлхтний амьдралыг өөрчлөхийн тулд Монгол улсаа одоо энэ ядуу буурай байдлаас нь гаргахын тулд математикийн ухааныг судлах юм бол чи Нобелийн шагнал одоо нээх түвшний нээлт хийнэ. Нээлт гэдэг чинь юр бусын хүч шаардаж ирд юм аа. Урлагийн бүтээл 100 сая долларын уран зураг гэдэг бол юр бусын хүч хичээл зүтгэж шаарддаг байхгүй юу? Юр бусын гэдэг үгийг анхаарах хэрэгтэй. За юр бусын хүч хүнээс ганцхан тохиолдолд гардаг. Энэ нь бусад хүмүүст өгөх зорилгоор хийх үед л гардаг байхгүй юу? Тэр нь өөрөө сэтгэл зүйн ухаанаар нотлогдож байгаа. Тэрнээс хувьдаа одоо нэг G класс аваад унчи гоё хаустай болъё гэвэл тэндээс юр бусын хүч хэрэгжихгүй шүү дээ. Жоохон сэргэлэн залтай байхад л одоо болчихвол асуудал байхгүй юу? Гэсэн ийм логикоор ер нь хэлж байгаа шүү. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гээд энэ Монгол хэлц үгний цаана их том философи байна уу гэж харж байгаа. Та энийг бас яг менежменттэй холбоо тайлбарлсан байсан. Одоо жишээ нь Голомт банкныхны яг арын нэг софтвер техник технологийн албаныхан хэрэглэгчтэй яг шууд холбоотой байдаггүй. Өөрөөр хэлэх юм бол яг тэднэр дээр яг хариуцлага яг шууд ирдэггүй учраас бас нэг бүтээмж нь буурсан байсан Голомт банкн дээр та жишээ татсан байсан шүү дээ. Энэ үлдэх хүнээр ачаа бүү татуулаа гэдгийг одоо энэ захирлууд, менежерүүд бизнестэй ер нь яаж хэрэгжүүлж бас яаж зөв өнцгөөс нь харах хэрэгтэй вэ? Монголын компаниудын хувьд учраад байгаа бүх асуудал бол сэтгэл зүйн л асуудал л да. Тэгээ ямар сэтгэл зүй ноёрхож байгаа вэ гэхээр би түрүүний ерөнхий нийгмийн хандлагыг ярьлаа шүү дээ. Нийгмээрээ одоо хулгайч дээрэмчин суусан газараас шороо атгадаг, орсон өрөөнөөсөө юм авч гардаг ийм хүмүүс болох гээд байна гэж. Суусан газараа шороо атгах гэдэг чинь тийм л утгатай шүү дээ. Компанийнхаа офисоос юм аваад гарнаа л гэсэн санаа байхгүй юу? Хэрвээ компани хувь заяа ажилтнуудад огт хамааралгүй байгаа бол энэ компани өөдлөх боломжгүй. Тэгээ Монголын компаниудад ийм одоо байдал бол хавтгай байна. Тэгээ Монголын компани лидерүүд, гүйцэтгэх захирлууд бол одоо ерөөсөө ажилтнуудынхаа хүсэл зорилго, хувь заяаг компанийнхаа хувь заяатай л одоо холбох хэрэгтэй. Нэг мэт болох хэрэгтэй. Ийм л ажил хийн. Энэнд тэр менежментийн 4P, маркетингийн 5C бол тус болохгүй шүү дээ. Энийг хийхийн тулд одоо юр бусын хүчин чармаалт гаргах хэрэгтэй болно гэсэн үг. Ажилчдаа компани лидерүүд чин сэтгэлээс хайрлах хэрэгтэй. Чин сэтгэлээс ажилчдаа өгөхийн тулд тэгж явах хэрэгтэй байхгүй. Жишээ нь тэгвэл яг ингээд энийг хэрэгжүүлэх шууд аргачлал талаас харах юм бол одоо ажилтнуудаа компанийнхаа хувьцааг эзэмшүүлэх үү, яаж яг тэр компанитай сэтгэл зүрхийг одоо уйж өгөх вэ? Энэ бол цалин мөнгө хувьцаа гэдэг юм уу, тийм мөнгөн материал юмтай ямар ч хамаагүй. Ерөөсөө тэр хүмүүсийн амьдралыг утга учиртай өнгөрөөх тэр хүмүүс хүн болсныхоо хэргийг гаргах. Амьтан ч гэсэн одоо та нар харж байгаа бол манай энэ лагерийн хашаанд нэг шувуу ингээл өдөр болгон хошуундаа юм зүүж ирээл дэгдэхэнүүдтэй өгдөг байхгүй юу? Тэгээд хүн одоо ажилдаа явал цалин аваад дэлгүүрээс хоол аваад хүүхдүүдэд тижээж байгаагаа одоо их амьдралын утга учир биелээ гэж бодоод ах шиг байна л да Монголд айгүй их. Тэгэхээр шуунаас одоо бид нар бол бас арай дээгүүр байхаа гэж би бодож байгаа. Тэр үүднээсээ бид нар амьдрал маань зүгээр нэг цалин аваад дэлгүүрээс яг шувуу шиг хоол аваад хүүхдүүдэд зөөж өгөхөөр хязгаарлагдаж болохгүй. Өөрчлөлт авчрахаар төрсөн. Бид бодохоор төрсөн учраас энэ хүн байх утга учирыг нь гүйцэтгэх захирлууд хангаж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэрийгээ сайн хийж байгаа хүнд нь яг урамшуулал болгоод хувьцаа мөнгө бол өгж болно л доо. Би хамгийн сүүлийн асуултаа танаас арай нэг жоохон хувийн талаас чинь зөвөглүүлж асуумаар байна. Одоо та өөрийнхөө хувь хүний хувьд яг энэ саяны ярьсан болгон дээр өндөр бүтээмжтэй, өгөх зарчимтай бусдад үйлчлэх сэтгэлгээгээр
ажиллаж амьдардаг хүний хувьд таны одоо нэг өдрийн хуваар чинь ямар хуу байдалтай харагдаж байна? Танд яг нэг юм дагдаг, тогтцсон стандарт тийм хийдэг зан заншил болцсон үйл юу байна? Тэндээсээ хуваалцаач. Яг уу яг тогтцсон тийм юм гээд жор байхгүй л ягаад тэр хүн болгоны нөхцөл байдал нь өөр. За ямар ч сан би бол юу гэж боддог гэхээр яг одоо бол юу гэж бодож байгаа вэ гэхээр миний одоо хамгийн өндөр бүтээмжтэй одоо цаг үеуд нас бол эхэлж байгаа. 20-од жил суралцлаа. За энэ хоорондоо зүгээр суралцахгүй байнга л одоо бас хэрэгтэй юм хийх гэж те. Би нэг компанид ер нь 4 жилээс удаан хугацаагаар ажиллаж үзээгүй, мандал даатгалаас бусдна. Гэхдээ 4 жил ажиллахдаа би зарим хүмүүсийн 40 жилд хийхгүй тийм хувь нэмрийг компанидаа оруулахыг зорддог. Тэр компанид надад одоо хувьцаа бонус өгөөгүй, цалин бага өгсөн ч хамаагүй. Тэр 21 настайгаас хойш миний баримталж байгаа зарчим бол энэ. Чи нэг компанид 1 сарч ажилласан болно. Гэхдээ чи тэнд өөрийн өв соёлыг, хувь нэмрийг тавьчаад үлдээчээд л гарах хэрэгтэй гэдэг. За одоо сүүлийн үед бол юу гэж бодож байгаа хэрэг би нэг хүнтэй нэг 5 минут уулзсан ч гэсэн тэр хүнд нэг юм өгчөөд явуулчих юмсан. Тэр хүний амьдралыг одоо өөрчлөх нэг тийм түлхэц хөшөөрөг сэтгэл зүйн одоо Inception кино байсан шүү дээ. Тэгээ Inception кино шиг толгоороо нэг юм үр өөрөл хийгээ явуулчих юмсан гэдэг ийм бодолтой ер нь болчиход байгаа. Зүгээр ийм нэг юм байгаа өгөх тал дээр. Тэгээд бүтээмж би түрүү ярьсан. Тэгээ одоо ингээ бүтээн. Тэгээд мэдээж би чи одоо байгалийн систем учраас бүтээмж муудна. Биологийнхоо хувьд одоо ядарна, ингэн тэгнэ. Тэгэхээр энэ бүтээмжтэй моментоо аль болох их идэвхтэй сайн ашиглая гэсэн юм зүгээр бодолтой. Тэгэл тэрийг л хийгээл ер нь бол өдөртөө зүгээр л нэг кино Netflix үзээд зүгээр юу ч бодохгүй байдаг өдөр гэж надаа хизээч байдаг л дээ. Заавал одоо ийм юм ин, тийм юм ин. За одоо энэний дараа энийгээ хий гэсэн юм. Байнга нэг юм хийчихэд гэсэн үг. Тэгээ хийгээд тахаар багаар ингээд зүлгсээр байтал нэг жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа тэр маань нэг юм том үр нөлөөтэй зүйл болцсон байдаг. Тэгээ тэр нь одоо бас өөрөө сайхан л да. Тэгээ одоо бид нар ингээд ярьж гин сонь юм ярьж гин тэгээд би энэ тэнд ер нь айгүйх нийтлэгчдэг 2006-7 оноос хойш одоо нийтлэгчж байгаа. Тэгээ энийг бас залуучууд хэлье гэж. Бичих гэдэг бол ухамсарын дээд хэлбэрээ. Сонсох бол ухамсарын доод хэлбэр, унших бол ухамсарын дунд хэлбэр. Сонсоод уншаад ойлгосноо хүнд ярина гэдэг бол ухамсарын дээдлийн хэлбэр. Тэрийгэ бичнэ гэдэг бол өөрөө ухамсарын бүр дээдлийн хэлбэр юм шүү. Тэгэхээр заавал бичих чадвартай байх хэрэгтэй. Тэгээ хүмүүс одоо ингэж боддог хгүй. Ганц зэрэг одоо ингээ ном бичиж, нийтлэлчиж чинь 5 минутын дотор одоо суугаал одоо ганцхан юмнийхээ нийтлэлийг бичээ ичдэг. Нийтлэлээ ямар ч эдитгүй бичдэг те. Шууд ингээл эхнээс нь дуустал нь бичээ тавьчихдаг. Одоо чи бол их онцгой хүн байна ч гэдэг юм уу. Тэгээ тэрэн шиг худлаа юм байхгүй. Би сүүлийн 16-7 жил тасралтгүй бичиж байгаа. Нийтдээ 500 гаруй нийтлэл бичсэн. Энэ болгонд чинь багаар ингээд зүлгээл одоо нэг юмыг ялзуулах га зүлгэж байгаа юм шиг сайжирсараад өнөөдөр ном бичих төвшөнд хүрж байгаамаа. Энийг л залуучууд ойлгоо. Галзуу солиотой ч сонсогдсон хамаагүй нэг нийтлэл бич. 7 хоногийн дараа тэр нийтлэлээ уншичаад өөрөөсөө ич. Хүмүүсээр шүүмжлүүл. Дахиад сайжруулаа бич. Ингээд бичээд байхад бол чи 10 жилийн дараа бол одоо дийлдэшгүй бүтээмжийн машин болох ёстой шүү. Энийг одоо хэлэх гээд байгаа. Тэгэхээр бичиж заавал сурах ёстой. Ер нь бичих гэдэг бол маш хэрэгтэй. Бичээд хүнд юм үлдээнэ гэдэг чинь өөрөө маш чухал. За ингээд би ном биччихээ, нийтлэлүүд маш олон жил бичлээ. Ингээ яриа телевиз сонинд айлуулах одоо яриа бас өгжээ гэж боддог. Ингээд бол одоо яг миний ярьж ирсэн юмыг өгүүлбэрээр нь авчихсан, өөртөө шингээгээд авцсан ингээд хүмүүс ярьж байхдаа бол зөндөө тааралддаг. Тэгээ энэ бол надад дараа нь маш их сайхан санагддаг. Хүн бол мэдээж одоо тархин хэмжээ хязгааргүй том багтаамжтай учраас хаанаас сонссон, хинээс сонсноо санахгүйгээр гэхдээ тухайн мэдээллийг шингээгээд авцсан, өөрийнхөө ихтгэл үнэмшил болгоод ингээ авцсан жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа өөрөө бодож олсон юм шигээр ингээд ярина гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй юу. Тэгээ хүмүүсийн юм үзэл бодол, ихтгэл үнэмшилд багч гисэн нөлөө үзүүлнэ гэдэг бол одоо туйлын том таашаал байдгаа. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийг сонссон бүх залуучууд нийгэмд өөрчлөгч хүч болоорой. Хүмүүсийн үзэл бодолд
одоо нөлөөлөгч, хариу нэхгүйгээр нөлөөлөгч ийм хүн болох хэвээр. Надаас хуулцсан байна гэж дараа нь яриад хэрэггүй. Тэр хүн чиний имийг авцсан байна гэдгэнд өөрөө гайхамшиг байхгүй юу те? За, миний асууж байгаа зүйл юу гэхээр орчин үед одоо мэдлэг мэдээллээр бид нэр мэдээлэлээр дутхгүй байна. Мэдлэгийг сурыг бол бас байна. Хүмүүс коуч нар олон болж гин, мундаг хүмүүс одоо оюун санааны манлайл үзүүлж байгаа хүмүүс олон байна. Зөвлөгөө авъя гэвэл одоо тэрэн шиг их юм баг алга. Гэхдээ яг энэ бүгдийг яг ажид хэрэг болгоод өөртөө шингээгээд яг өөрийгөө яг бодиттой ахиулаад явах гэдэг бол арай өөр тустай асуудал байх л та. Та энийг юу гэж харж байна вэ? Та юу гэж зөвлөх вэ залуу мэрэгчлэнүүдэд? За, ном зохиол унших, за багш сонгох, лидер сонгох, тэ удирдагч сонгох. За тэр коуч ч гэнүү те тим юм сонгох, ментор гэдэг хаа те ментор сонгохдоо ганцхан л эмийг л сана. Шинж чанар ярьдаг, шинж чанар бичсэн ном зохиолоос зайлсхий. Шинж чанараас чи бол юу ч олж авч чадахгүй. Улам толгойч нь эргээд лидер гэхээр нэг 7 шинж ярьдаг. Амжилт гэхээр нэг 4 зарчим хууль ярьдаг. Ийм л одоо ийм төөрөлдсөн хүн болж байна. Тэгэхээр зөвхөн мөн чанар ярьдаг, мөн чанар бичсэн ийм л номыг л сонгож явах хэрэгтэй шүү л гэдгийг захиж хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдөр бидэнд цагаа гаргаж менежменттэй холбоотой асуудлуудаар ер нь бид нэр бас ямар асуудлууд дээр төөрөлдөд байна, ямар асуудлууд дээр нарийн деталь руу орох ёстой юм бэ гэдэг дээр өөрийн туршлагаа хуваалцаж маш дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье. Хувь хүний хөгжилтэй холбоотой хамгийн яг хэрэгцээтэй зүйлүүдийг манай сонсогч нар төрүүлж өгсөн танд маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа.